Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр эцэг бидэнд хур хайрлсан энэ сайхан Баасан гарагийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Тэгээд Улаанбаатар хотод маань төдийгүй Монгол улсад маань маш их цас орж байгаатай холбогдуулан нэгэн сэрэмжлүүлэг мэдээ гарсан байсан. Энэ юу гэхээр 150 см-аас бага өндөртэй хүмүүс олол гадуур битгий хамаагүй яваарай засан дарагдах магадaltaй гэдээсэн шүү. За энэ бол нарийн айлаа үзэгчдээ тэгээд мэдээж Баасан гарагийг үзэгч маань их цоглог, дуу хууртай хөгжөөнтэй эхлүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин Баасан гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ шууд хүрдэг Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын ээлжид тохиолдлын хөө эхлэхэд бэлэн болсон байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдаг үргэлж одоо латроод идэвхтэй оролцдог үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн дундаас маань бас маш олон хүмүүс өнөөдөр ирж хөндлөнгийн хянагчаар сууж байгаагаас дуулахад таатай байна. Та бүхэн ч мөн туул рестораны замын эсрэг тал байрлах манай латрын үндэсний төв байран дээр хүрэлцэн ирээд латрын маань хэр үнэн бодит шудраг явагдгийг өөрийн биеэр ирээд хянах боломжтой байдаг юм шүү. За ингээд Icon CG маань болон үндэсний латрын Facebook үзэр үзэгч та бүхэндээ хүрдэг ээлжид тохирол маань инхүү шууд үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За миний дэргэд мэдээж 4D латрын маань байна. Тэгэхээр 4D маань бол дотроо 3 төрөлтэй гэдгийг үзэгч маань сайн мэдэх байхаа 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлыг та 4D-г сонгон тоглоход гурван нийтлэх боломжтой гэсэн үг. За ингээд үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх 40 ширхэг цифр байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифр 4 удаа давхцсан гэж ойлгож болох юм. Тэгэхээр эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байгаа юм бол үзэгчдээ тавьсан бацаага 550 хүсгэж авах боломжтой. Ингээд үзэгчдэд амжилт хүсье 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол эхэлж байна. 40 ширхэг цифр бөмбөлгнөөс ердөө 4-ийн таагаад азтан болох боломж үзэгч таныг хүлээж байгаа. Гагцхүү та гарч ирсэн 4 бөмбөлийг яг дарааллын дагуу таах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 3. Эхний бөмбөлгний дугаар 3. За 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 2 дахь бөмбөлгний дугаар 4. 2 дахь бөмбөлгний дугаар 4. 4 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлгийн хамтдаа сая 3 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 3 8 гэсэн 3 бөмбөлөг одоо гарч ирсэн байна. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлийг хамтдаа сая 4 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 9. За ингээд гарч ирсэн дараалал нь бөмбөгнүүдийг танилцуулъя. 4 3 4 8 9 3 4 8 9. За их дараалсан гоё өгсөн та байна. Магадгүй 3 4 8 9 гэсэн энэхүү 4 бөмбөлийг үзэгч та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр бүгэлсэн болвол та өөрийн тавьсан бацаага 500 дахь өсгөж авч байгаа. За танд баяр хүргэе. Өргөжлөлөн бүгдээрээ 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулгалан за дөрмийн хувьд мөн адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар гарч ирэх 4 бөмбөлөг мөн дарааллын дагуу таарч байвал үзэгч та тавьсан бацаага 1000 дахь өсгөж авах боломжтой. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийн зөв тагаад азтан болох боломж мөн 4D-ийн 2 дугаар зэргийн тохиолдолд маань байдаг гэдгийг үзэгчид маань сайн мэдэх бах. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 8. За 8-аар ихэлсэн тасалбартай хүмүүс аваад илүү анхаарлаа хандуулаарай азтан болоход ойрхон байна. 2 дахь бөмбөлгний дугаар 6. 2 дахь бөмбөлгний дугаар 6. 8 6 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлгийн хамтдаа сая 3 дахь бөмбөлгийн дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 8. 8 6 8 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 8. 8 6 8 8 8 6 8 8. За тэгэхээр шилэн хоргон маань бол нэг цифр 4 удаа давхцдаг гэдгийг үзэгчдэд түрүүн тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр 8-ын та өнөөдрийн тохирол дээр маань бол 3 удаа гарч ирсэн байна. Магадгүй та 86 88 буюу 8688 гэж тасалбараа бөглөөд лотерейд оролцсон бол 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирыг буюу одоо тавьсан бацаага 1000 дахь өсгөж авч байгаа гэдгийг санаарай. За одоо харин өргөжлөлн 4D-ийн маань сүүлийн боломж 4D-ийн 1-р зэргийн тохирол одоо явагдах болно. Тэгэхээр шилэн хоргон
маань мөн тэгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрлсан. Өөрөөр хэлэх юм бол 1-ийн тоо, 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо гэд эдгээр нэг орондоо тооноо 4 удаа давхцсан байгаа юм. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та мөн дөрвийг нь яг дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бацаагаа 2000 дахин үржүүлж авах боломжийг дөрүүдийн 1-р зэргийн хонжир маань үзэгчдэд олгодог. За ингээд дөрөвдөө тоглож байгаа үзэгчдийн маань сүүлийн боломж та бүхэндээ амжилт хүсье. Адилхан 40 ширхэг бөмбөлгнөөс дөрвийг нь таагаад та аздан болгох ёстой. Гэхдээ та хамгийн гол нь яг дарааллын дагуу таах ёстой юм шүү. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгийн дугаар 8. За 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. 4 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн бол 3 дахь бөмбөлгийн хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 8, 4, 5 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. За одоо аз дагуулсан 4 дахь бөмбөлгээ харцгаая. 4 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 5. 8 4 5 5 8 4 5 5 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлөг дөрүүдийг 1-р зэргийн хонжуур дээр гарч ирлээ үзэгчтэй. Та мөн энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсан бол тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм а. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Тэгээд багахан мэдээлэл хүрэхэд та бүхэн маань үндэсний лотерейгоо яаж оролцох вэ гэхээр Facebook-ийн одоо яг шууд цэцэж байгаа энд оролцоод комент бичээд ямар ч нэмэргүй шүү. Хамгийн гол нь та манай өөрт ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа авах ёстой байгаа. Тэгэхээр тасалбар маань хаана борлуулагдаж байгааг бол яг Facebook-ийн яг хажууд олол та бүхэндээ гаргаад харуулж байгаа. За мөн дахиад нэг зарыг дуулахад бол 3-4-р хороолд оршин суудаг иргэд маань байвал 3-4-р хорооллын солонгос гэдэг дэлгүүр байдаг шууд улаан хаягтай тийм ээ. За тэнд бол бас үндэсний лотерей нэгэн шин салбар нээгдсэн та бүхэн тэндээс тасалбараа худалдаж аваад лотерейд оролцох боломжтой. За ингээд миний дэргэд 6 дигийн тохирлын тэмдэг наалаа. Тэгэхээр за дөрмийг одоо үзэж та бүхэндээ танилцуулъя. Тэгээс 9 хүртэлх 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрлсан байгаа. За хэлэх юм бол бүх цифрүүд маань нэг орондоо цифрүүд маань 6 удаа давхцсан гэж та ойлгож болох юм. Тэгэхээр эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч явах юм бол үзэгч та 50 сая төгрөгийг хожих боломжтой. За 6 дигийн маань бол нэг онцлог байдаг шүү дээ. Дараалал урдаасаа болон хойноосоо таарч байгаа тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжроос эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За ингээд үзэгчтэй за би сая 12 сая зүг хэлсэн үү буруу хэлсэн үү? Сая 500 мянга шүү. За уучлаарай 642 тагаа андуурсан. Сая 500 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 мянга төгрөгийг хожих боломжтой. 2 бөмбөлөг нь 1500, 3 бөмбөлөг нь 15000, за 4 бөмбөлөг нь 150000, 5 бөмбөлийг таах юм бол сая 500 мянга төгрөгийн аздан болох боломжтой. За харин зургуулыг таах юм бол та 50 сая төгрөг хожино. Энэ бол 6 дигийн маань тохирлын мөнгөнд дүн байлаа. За ингээд үзэгчтэй өнөөдрийнхөө 6 ди тохирлыг хамтдаа явуулцгаая. Үзэгч та бүхэнд амжилт хүсье. Бөмбөлгнөөс үзэгч та 2-оос дээш бөмбөлөг таах юм бол аздан болох боломжтой гэсэн үг. 2 бөмбөлөг 1500 төгрөг бол 6 бөмбөлийг тааж чадсанаар үзэгч та 50 сая төгрөг хожино. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгийн дугаар 8. За өнөөдөр 8-ын тоёх гарч ирж байна. 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 3. За 8 3 гэсэн 2 бөмбөлийг үзэж та тааж чадсан бол 1500 төгрөгийн аздан болох боломжтой болж байгаа гэсэн үг юм. За өргөжлөлн та оноо ихэд улсан мөнгөнд үнгээ нэмээд явах боломжтой гэсэн. За 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 3 дахь бөмбөлгийн дугаар 5. 5 гэсэн эдгээр 3 бөмбөлийг үзэгч та урдаас нь дараалаар нь тааж чадсан бол 15000 төгрөгийн аздан болж байгаа. Яг 4 дахь бөмбөлөг гарч ирэн 4 дахь бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 1. 8 3 5 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Эдгээр 4 бөмбөлийг үзэгч та урдаас нь дараалаар нь тааж чадвал 150,000 төгрөг хожих боломжоо нээж байгаа гэсэн. За одоо харин 5 дахь бөмбөлөг гарч ирэн 5 дахь бөмбөлгийн дугаар 4. 5 дахь бөмбөлгийн дугаар 4.
4. За 8 3 5 1 4 гэсэн 5 бөмбөлийг үндсэндээ та урдаас нь дараалал нь тааж чадсан бол сая 500 мянган төгрөгийн аздан болж байгаа. За одоо 6 дахь бөмбөлөг гарч ирэн 50 сая төгрөгийн азыг тодруулах 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 6 дахь бөмбөлөгийн дугаар 6. За ингээд 8 3 5 1 4 6. 8 3 5 1 4 6 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгч та яг энэ хүү дараалалаар нь бөмбөлгнүүдэд тааж чадсан бол 50 сая төгрөгийг хожиж байгаа. Гагцхүү 6 бөмбөлгийг зургуулын таасан тохиолдолд. За харин түрүүн та бүхэндээ тоглолтын дундор тайлбарлаж байсан 2 бөмбөлөг, 3 бөмбөлөгээ тайлбарлаж байсан бол за мөн яг орон ахих байдлаар та хойноос нь бөмбөлгнүүдийг зөв тааж чадсан бол 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 мянган төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм аа. За ингээд 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. За харин өнөөдрийн сүүлийн тоглолт буюу 642 маань миний хажууд байна. Тэгэхээр энэ бол хамгийн өндөр шагналын цантайг үзэгчд маань сайн мэдэх баха. Тэгэхээр 120 сая төгрөгийн шагналын цантай 642 тохирлын дүрмийг танилцуулъя. 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэж үзэгчд ойлгож болох юм. Тэгэхээр эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр таны бүгэлсэн тасалбар дээр таарч авилдаад 120 сая төгрөгийн аздан болно. За мөн 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байгаа. За түүнийг ашиглаад та 3 4 5 бөмбөлийг тааж чадах юм бол за 10,000 төгрөгөөс эхлээд 12 сая төгрөгийг бас 642 тохирол дээр маань хожих боломжтой байдаг. За ингээд өнөөдрийнхөө сүүлчийн тохирлыг хамтдаа явуулцгаая. Тэгээд мэдээж 642 тоглож байгаа маш олон үзэгчид байгаа. Тийм учраас та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдөр та бүхэн дундаас маань өмнөх төрж байсан азнаас илүү олон аздан төрөх болов гэж найдаж байна. За ингээд тохирлоо явуулцгаая. 42 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлгийг тааж чадсанаар та 120 сая төгрөгийг хожих боломжтой. Бусад дүрмүүдийг бодох юм бол дараалал харгалзахгүй гэдэг нь давуу тал болж байгаа гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 37. За эдгээр хоёр бөмбөлөг таны бүгэлсэн тасалбар дээр байх юм бол та аздан болгоо тун ойрхон болж ирж байна. За ингээд 3 дахь бөмбөлөгний дугаар 24. 3 дахь бөмбөлөгний дугаар 24. За 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлөг маань 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 20. 9 37 24 20 гэсэн 4 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 5 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 4. 5 дахь бөмбөлөгний дугаар 4. За 4 гэсэн бөмбөлөг маань 5 дахь бөмбөлөг гарч ирсэн бол одоо 6 дахь бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөг гарч ирж байна. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 13. Сүүлчийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний дугаар 13. За одоо харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлгийг харцгаая. Бонус бөмбөлөгний дугаар 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 7 дахь бөмбөлөг буюу өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 11. За ингээд үзэгчтэй 6 үндсэн бөмбөлгийг эхлээд танилцуулъя. 9 37 24 20 4 13. За дахиж давтаж хэлье. 9 37 24 20 4 13. За энэ хүн үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр таасан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа юм. За харин бонус бөмбөлөгний дугаар 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 7 дахь бөмбөлөг буюу сүүлийн бөмбөлөг 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн тохирол маань үүгээр өндөрлөх болсон байна үзэгчтэй. Тэгэхээр мэдээж өнөөдрийн 5 тоглолтоос маань маш олон аздан төрсөн гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл их гой тоонууд гарч ирсэн. Ялангуяа 8-5 өнөөдөр бол их гарч ирлээ. 8-5 маань өөрөө хязгааргүй үргэлжлэх гэдэг утгаар бас их гой
тоо санагдаад байдаг. Тэгээд 8 тоо гонцолж бүгэлсэн үзэгч дундаас маань аздан төрсөн болов гэдэгт итгэлтэй байна. За ингээд энэ 7 хоногийн буюу сүүлийн тоглолт буюу Баасан гарагийн тоглолт маань үүгээр өндөрлөж байна үзэгчтэй. Харин эх 7 хоногийн даваа лавг Баасан гарагуудад яг энэ цагтаа үзэгч та бүхэндээ үндсний лотерейн төв байран дээрээсээ тохирол маань шууд хүрэх үлээ. Та бүхэн харин тохиролд маань хэрхэн оролцох вэ гэхээр тасалбар борлуулж байгаа өөр тойрхон зэгүүдээс тасалбараа худалдан авч бүгэлснээр оролцох боломжтой. Facebook-оор явуулж байгаа 4 оронтой 6 оронтой тоонууд харин хүчингөө гэдэг дахин сануулъя. За ингээд бидэнтэйгээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ 7 хоногийн шинэхэн тохиролтойгоо иргэн уулзлаа. Баяртай.